унших үлгэр түүгүүд номоос зааны тугал ач хариулсан гэдэг үлгэрийг уншиж өгье. Тэ? За. Эрд үрдийн цагт халуун орны бяцхан тосгонд сайхан сэтгэл нэгэн эмгэн аж төрн суужээ. Тэр эмгэн өдөржин удаас ярьж хувцас оёо тосгоныхоо их баг олон хүнд тарааж өгдөг ажилтай юм санжээ. За. Юу ойдог гинүү? Юу хийдэг эмээ гинүү? Хувцас ойдог юм байна шүү дээ, тий? Та манайхын хувцас ойдог юм. Эмээ нааж үг. Та ямар хувцас ойдог вэ эмээ? Минжиний гутлын. Тийм минжигийн гутлын. За, хувцсын. Бас өмдийн. Тэгээд бас биеийн тамирын өмд, бас гоё палаад, бас гоё шорт ойж өгсөн шүү дээ. Маш гай. Тийш дээ. Бас бидний сэлэн авсан бид нар өөртөө авсан тий. Айс ахалтын хүмүүс эмэгний хөвшин залуугийн хүндлэн эмээ хэмээн хамгаалдаг байваа. Нэгэн удаа зааны тугал эмгэнд туслахаар шийдлээ. Яагаад гэхээр эмгэн өдрөө ирэх тусан тамир тэнхэл барагдаж байлаа. Зааны тугал нэг өдөр эмгэнд яаж тусгуулах вэ гэж бодон явжээ. Туглын дотор энерги сэтгэл төрч хүний хайлан байсан энэ нижийн намайг өсгсөн өдий хүртэл тэжээн тэтгэж асрав. Одоо харин би яаж туслах вэ гэж бодоод байлаа. Тэгж явтал дүүрэн ачаатай өвгөр тэрэг хөдөлсөн нэгэн хүн таарчээ. Тэр хүн ус гарч явтал тэрний дугуй голд ихэн дунд шавд зогдоод хөлөлсөн өхрүүд нь хичнээн зөкөвж хөдөлж дээлдэггүй, нааш авчгүй, чааш авчгүй гатсан байжээ. Тэрэгний эзэн заан чи миний тэргийг эндээс гаргаж өгвөл би 10 мөнгөн зоосоор шагнана гэсэн зааны тугал зөвшөөрч тэр тэргийг сугдатан голын ирэг дээр гаргаж өгөө. Дэлчтэй. 10 зоос өгөх гэсэн 5 өгсөн байсан. Яа тийштэй. Тэгсэн нөгөө голын дундаас заан уурсан баг. Тийм голын дундаас өхөр тэргийг гаргаад өгч байгаа чинь 5 зоос өгсөн. Тэгээд заан уурсан. Зааны тугал уурсан. Уур талд нь очоод зогссон чинь нөгөө өхөрчин чинь за би амлсандаа хүрье 10 мөнгөн зоос аваарай гэсэн чинь заан 5 өгсөн байсан. Тийм тэгээ заан хүлэн газар хүрэхгүй баярлаа. Эмээ дээр очиж баяр хөөртэйгээр очдөг үстэй тий. Тэгэж уулсчтэй баярлаа дүүлээдсэн. Тийм эмээ тэгээд зааны тугалыг тусалсан чинь баярлаад уйлсан байхгүй юу. Эцэст нь зааны тугал одоо бие амрааж би таныг тэжээнэ хэмээн итгэл дүүрэн өгүүлжээ. Эмээ би танд тусалнаа гэж амласан байсан тийм. За, ийм хөргөн үлгэр байлаа. Даацанд